Үчийн мэндүргийн эрхэм үзэгчтэй бодсон сансныгаа бүтээл болгож зорилгодоо хүрдэг залуу зохион бүтээгчдийн цаг эхэллээ. Одоо үзэгч та бүхэнд энэ үдшийг бидэнтэй хамт өнгөрүүлж үзэгч та бүхэнд өөрсдөө бүтээлийг танилцуулах хамгийн ихний зохион бүтээгч танилцуулъя. Энэ бол Төвшин Жаргал юм аа. За, багийн гишүүдэд танилцъя. Би зүгээр зөвлөгч. Таны хин гэдэг. Өндөр насны Сүхбаатар гэж хүн байна. Тэгээд манай бүтээл нь болохоор вагон жижиг болгож ашигладаг. Тэгээд малчтад зориулагдсан хашаан дээр нийлүүлээд сарвч болдог. Амжилт төсөө бүтээлээ тайлбарлахад 3 минут хугацаа байна. За. Одоо энэ нь болохоор манай яг вагончиг маань байгаа. Хийгдэж байгаа. Энэ хашаа байгаа. Ингээд хашаатай вагончиг болж байгаа байхгүй. Доогоороо ингээд цаадлаараа ингээд юу байгаа? Сарвч болчихж байгаа. Мал орно. Вагончигнаас маань уур гараад тэгээд вагончигнаас гарсан уур маань энэ хашаа руу орж ирээд малыг дулаан зуднаас авч гарах байхгүй. Энэ одоо яг хийж байгаа зураг маань байна. Ингээ энэ доороо хайрцагтай. Энд нэг амбар энэ артлын хэсэг ингэж бууж өгөөд энэ хэсэг ингэж бууж өгөөд юу бол сарвч болно. Яг хашаан дээр ингэж наалдаад энэ бол нэмэлт юмнууд гэрийг хийцэн байна. Энэ бас дагалдах хэрэгслүүд байгаа. Йонкс, зөөврийн ойл, усны онгоц, тэгээд энэ хог шатаадаг боошиг энэ вагончиг дээр маань нэмэгч өгж байгаа. Энэ вагончигныхаа ард аваад явна гэсэн үг. Энэ одоо яг вагончигны яг ард талаас харуулсан зураг байна. Ингэж энэ хэсэг ингэж буугаад энэ талд нь ингээ их хүчсэн байна. Энд нэг татваргаар энийг ингэ дээш нь ихгүй сойчин яг нүүдлийг хүйтэй. Тэгээд нүүдлийг хүйтэй сойгоод буцаагаад буулгаад эндээ ингээ тавьчихсан. Вагончигны энэ доороос уур гарч одоо малыг одоо тэгээд ууранд хөдөлгөөнтэй л байж гин гэсэн үг. Тэгээ орчин үед бол одоо тийм ингээд тийм гэрээр тэгж гал төлөх биш. Одоо ингэж хиншүү гаргаж одоо болно гэж энэ санаагаа хийсэн юм аа. Тэгээ үүнийг болохоор вагончиг хөдөлгөөс ягаад ч дөрвөн болонд нь тийм бэхэлж өгсөн байгаа. Тэгээд газартай бас 8 газарт бас бэхэлж өгсөн байгаа тулгуураар. Тэгээд тэр одоо хажууд нь тэр чингэлэг байгаа дээ. Дээдлийнх нь бол зүгээр ердийн чингэлэг байгаа. Доотлийнх нь бол зүгээр тийм өвс носоо тийм боогод явах тийм боогч гэх юм уу тийм байгаа. Анх ярихтаа уур гаргаад гисэн үү? Уур гэж андуулсан хиншүү юм байна. Хиншүүгээ борц харин би сүүлдээ бүр одоо хиншүү уур та алин одоо хиншүү гаргадаг зүгээр энэ айл гэрээнд байх шүү гэж хэлээл мал нь тэр луга нөмөрлжил ирүүлэх гэж тэгж гаргаж байгаа юм уу? Тий одоо ингэж эргэж яалахгүй. Одоо ингээд дулаанд ингээд дурууд нь штэ. Тэгээд тэнд хиншүүн жоохон дулаа яасан штэ. Ялгарсан штэ. Тэнд одоо ингээд доошо дулаа ялгарч байгаа дээ. Тэгээ ингээд эргэж ингээд дулаанаараа яахлахгүй. Хиншүүнээс тэгээд дулаан болоод гарч гэж. Хоттой айл майл руу дөхөд ирэхдээ одоо шил аргалын голзоог утаа мутаа янгууд угаасаа өхрөн хөрөөл бол зүгээр тэрийг дагаад хот руугаа ойртол ирдэг л дээ. Тэгэхээр яг тийх гэж л байгаа л түрүүнээс дулаан гаргана гэж бас хичээл баг тийм. Хиншүүнээс дулаан гаргана бас аваа тэгж ярьж болохгүй. Юу шатааж тавих вүлээ? Тэрвийн тэр настай хөгсөн юм бол яаж юусэн гэхэлэр чи гэрээ аваашиж урд дээврийг авчичаад тэгэл гэр дотроо битүү гал түлээд гэсэн гэж. Тэгэд тэднийх ганцаараа юу ганц бие өгч юм байгаад бүх мал нь зүг зүгээр гараад тэгээ тэр тийм баялаг туршлага байгаа учраас тэр одоо бол тэгж гал түлж болохгүй учраас бид нар хиншүүгээр одоо ингэж доош нь утаж байвал арай Мод төлөх үү? Зүгээр юу дан шүнжэнгөө боорцог юм уу хуушуур хайрна тий тэгж хиншүү гаргаад тэр хиншүүнийхээ утааг л доош нь гаргаж илээ Давхар үйлдвэрлэлээ болох юм байна да нарийн боовны. тий тэгж л тэгээд тэгээ нэгсэн доо орчин үеийн хаус төвийн бол хаус, хөдөөний бол хаус. Дүүр боо борцтой. Хошуртай. Тий. За ойлголоо. Миний хувьд болохоор ийм юм асуух гэдэг юм л да. Яг энэ бол ерөнхийдөө оторт явж байгаа хүмүүст зориулагдсан гэж ойлгож байна. Болох уу? Тий. Отрын зориулалтаа. Тэгээд ер нь одоо энэ чинь ингээд угсарч өвхдөг болохоор тийм отор нүүдэл хийхэд зориулагдсан. Тэгээд ер нь орчин үед нүүхэд айгу амар манай урлагч чадвар сайтай байхгүй. Ер нь одоо их хатар зудтай үед зүгээр одоо гоц юуныхан байж онцгой албаныхан одоо зуднаас мал гаргаж ирэх бол одоо бүр хашаатайгаа сарвчтайгаа юм чинь бол шууд аваад гаргаад ирнэ. Одоо тэр гэрвэсэн нүүж болдгоо шүү дээ. Нэг одоо тийм их зовлонтой үед бол малын ачаад ард талд нь малын ачаад дээр нь богончгаа ачаад хашаад цааш нь авчираад байгаад зүгээр сасгүй газар аваад ирчих боломж өндөртэй. Жин нь Би жин урт хоёрыг асуусан. Урт нь 7 м. 7 м урттай. Ааха. өндөр нь 3 м. Тэгээ одоо энэ бол нөгөө юу мөг нэг юу штэ. Хажуудлын хаан маань дээдлийн дээвэр тэдний юугаар их юм.
Тэдний нь бол одоо ингээд юугаар ичхий. Гадуур нь цайдангаар бүрс тэгээд хөөсөөр дулаад тийм шал таз хоёрыг нь болохоор тийм шатдаггүй шал. Сэндвичийн хөөсөнцөр сэндвич автан гарав. Тий. Яг тийм сэндвич хийжтэй юмнууд бол бас амархан яг баян зөөр юм дээр бол гэдэг. Тийм учраас энэ хийцээ жоохон арай өөрчлөөд бүх батуулахгүй бол яг одоо түрүүн та нар эхэлж хэлэхдээ болдоотор шүүж асуусан шүү дээ. Зөөр юм аягаар хэрэглэнэ гэдгсэн тий. Тэгэхэд бол арай л бүх хотын чанар нь муутгах хэтэрхий их том байгаа учраас. Том байлгаад бид нар яагаад гэвэл ингэж байгаа байхгүй. Богино байх юм бол чиргүүдээр донцлогоо ихтэй болоод богоонч чинь хөдөлгөөн их орно. Урт байвал донцлогоо гарч чадахгүй дандаа бүр гуйлэлтсэн юм хөдөлгөөн гардаг учраас тэр хөдөлгөөний бас тэгж болохгүй. Тэр чин тэгэл таны энэ хүмүүсд хийж буруутгachж байгаа байхгүй. Одоо энэ нарийн турбаанууд дээр чин их ачаал хэрэгтэй наач амархан эвдэрнэ гэж би түрүү хэлсэн шүү дээ. Би тийм жижигхэн сэндвич хийгдэл тэгээд байгаа юм чи. Тэгээ яг тэрийг бүх батуулгаар. Тэгээд түрүү хоньныхаа тог. Одоо ч хонь малын одоо бол ер нь доор нь яг ингээд доор нь бол ер нь 100-аад хонь бол орчин л гэж үзэж байна. Шүүгч цаг жавхлан гэрлээ. Болдоотор гэрлээ. Нэг улаан гэрэл, цаг жавхлан шүүгчийн гэрэл. Нэг ногоон гэрэл, лодоор авсан шүүгч. Хийцнийг л хэцүү. Зууд турхан хилж ирдэггүй хийс ширдэг. Хийсч ирсэн тэр цаснаас нөмөрлөх гэж байна. Гэрэл асаж шүүгчдийн үнэлгээ гарна. Шүүгч лодоор авсан залуусаад ийд ирээ. маш их ажил хүлээж байна шүү та гурвыг. Амжилттай залуучуудаа. Хоёрдугаар шатанд орохоор болсон сэтгэл ямар байна? Сэтгэл өндөр байна. Тэгээд ороо жоохон сандарлаа. Тэгээд бүтээлийнхээ бас зарим юм шүүгч нарт сайн ойлгуулж чадсангүй. Яагаад чадсан? Ер нь анхнаасаа уг нь би тайлбарлах гэсэн. Тэгээд бас заавал багийн ахлагч нь ярина гээд Бүтээлээ хийгээд ирнэ. Хэр их ажил байна? Хоёрдугаар шатанд амжих уу? амжина. Одоо ингээд материалаа аавна. Тэгээд одоо бол ер нь 100-ны ер нь 70% бараг хийцэн байгаа. Араа мараа бүх юм болцсон байгаа. Одоо зөвхөн богоончгийнхаа юуг л доторлогоо дулаалan болгоёг л хийх ажиллаа. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт охид бүсгүүчүүд их ховор оролцдог. Энэ удаад бид та бүхэндээ манайд 2-3 дахь жилдээ дараалан оролцож байгаа эмэгтэй зохион бүтээгч Амар Жаргалыг өөрийн бүтээлтэй нь танилцуулах гэж байна. Өнгөрсөн жилийн буюу залуу зохион бүтээгч 2013-ийн шилдэг 18 оролцогчтой нэг Амар Жаргалтай уулзаад байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Сайн явчихсан. Сайн явж ирсэн үү гэж оюутан болчлоо. Оюутан бас энэ жил 1-р курс. За ямар сургууль сурч байна? Өнгөрсөн жил шилдэг 18-д орсноор би одоо шинжлэх ухааны технологийн их сургуулийн инженери ангиас оролцож байгаа. За ямар ч байсан амжилттай сурж байгаа юм байна. Тэгэхээр энэ жил залуу зохион бүтээгчдээ дахин зорин ирсэнд таатай байна. Тэг ямар бүтээлтэй ямар санаатай ирсэн байна? Ер нь бол 2 бүтээлтэй ирсэн. Нэг нь бол шинэ санаа, нөгөөх нь бол өнгөрсөн жилийнхаа санааг одоо жоохон боловсронгуй болгож ирсэн байна. Эхний санаа маань болохоор халуун савгаагч байгаа. Бидний халуун савгаагч болохоор энэ нэг төвтэй урт тэгээд тэр төвөр халуун савгаах гэхээр ингээд нэг бол гулжганаад нэг бол амархан хугардаг. Тэгээд бүгдээрээ сарзгартай болохоор тэр угаах чанар нь өнгөр тогтсон тэр талыг л угаах боломжтой байдаг. Миний одоо энэ төвшүүлж байгаа санаа нь болохоор бариул нь бол хайчны загвартай. Гэхдээ үндсэн хэсэг нь болохоор нэг талын хайч нь ийм порлон, өөрийгөө орсон порлон, нөгөө тал нь бол тэр нэг гол төвтэй халуун савгаагчийн арзгар. Ингэснээрээ тэр порлон параллелаа алдахгүй порлон тэр арзгар хоёр нь параллелаа алдахгүйгээр дэлгэж халуун савныхаа доторхыг угааснараа порлон тэр өнгөр татсан тэр хүнд хэсгүүдийг угааж тэр арзгар нь болохоор өнгө цэвэрлэж өгөх байгаа. Тэр хоёр нь нийлснээрээ ёроолоо угааж дээш яснараа амсраа угаана. Доотлих нь тэлэгт загвар нь бол энэ байна. Бариулын хэсэг нь бол хайчны хэлбэрээр ч болно, оруулж байгаа бүсний тусламжтайгаар эргүүлэлээ нийлж болно. Ерөнхийдөө бол хайчны загвараар явснараа угаахт бол илүү амар юм болов уу гэж бодсон л доо. За ойлгомжтой Амар Жаргалаа. Гүлгий сканууд тий. Тийм. Яг энэ төрлийн хийцийн маш олон бүтээлүүд орж ирж байсан. Амьдралд өдөртөм тохиолддог ахуйн чанартай, цэвэрлэгийн чанартай зүйл учраас хүн болгон мэдж байгаа бах. Энэ бүтээл санааг хөгжүүлэх үгүй юу гэдэг дээр одоо шүүгчд өөрөө өөрсдийн санаа бодлыг хэлээд саналыг хураана. Шүүгчд. Хажуудлыг бол сайхан угаах юм биш үү? Ямар ч асуудалгүй ороод хилээд ингээд угаах нь тий. Гэтэл яг тэр ёроолын хэсэг болон тэр
цай гаргаж байгаа амсрын хэсэг биш үү? Хүзүү биш үү? Тэр хэсгийг яаж байгаа юм? Ёроол хэсэг бол нөгөө параллел салсан юм маань хайчаа буцаагаад хумхад нөгөө хоёр чинь ингээд нийлж өгөх юм. Порлон гадагшаага арзгар нь аршигшаа. Тэгэхээр ёроол хүртлээ порлон дээр ёроол хүртлээ арзгартай юм чинь хийхэд ёроол угаачна. Жоохон дээшээ татаад өгөхөд энэ дагаа арзгар энэ дагаа порлон чинь нийлүүлэгдээд угаагддаг байхгүй. Ингэж хийгээ угаагаад ингэж хийгээд амсраа угаана. Сатуургаар хийцэн угаагч байдаг шүү дээ. Тэрүүгээр ингээд хамгийн гол нь хүзүүг нь угаахад яадаг вэ гэхээр чи ингээд дигналдаж ороод ингээд хүрдэггүй байхгүй. Чинийх бас яг тийм бэрхшээл гарна шүү дээ. Тэгвэл арзгартай хэсгийнхаа хамгийн дээдлэлт нь порлон шийдээд өгвөл явах бол. Харин тиймэрхүү юм хийхгүй бол энэ яг ийм шулуун хийц чинь яг тэн дээр очиод ингээд угаахлаар тэр иргэмүүд нь хурж болдгоо байхгүй. Тэг ялгар цасаар угаас намралдаг байхгүй. Гэхдээ энэ хийцийн хүндрэл нь болохоор ер нь бол юм хөдөлгөөнтэй мөчүүдийн хийц дээр яг тэр зангилааны хэсгийг бол нэлээд сайн юу байх хэрэгтэй. Хийцийн хэсэг дээр нэлээд сайн сонголтын бат бөх байх талаас. Тэгэхгүй болохоор эргэж ингэж хөндлөн ачаал өгтөө тэрийг ерөнхийдөө амархан гимтэх талтай. Болж игэл тэрийг нэлээд сайн бат бөхөөр шийдэж юм бол энэ хийц чимээний болохоор энэ тийм тавьсан ч гэсэн цэвэрхэн авсаархан байх болов уу гэж бодож байна. Ингээ таны гэрэл нэг ногоон гэрэл цог жохлон шүүгч. Нэг улаан гэрэл додоор авсан шүүгчийн гэрлээс бүх зүйл шийдэгдэн эхний санаа бүтээл дээр. За баяр хүргэе. Нэмэгтэйчүүдийн энэ гэр цэвэрлэх за энэ ахуйн чанартай бүх асуудлуудыг шийдэх бүх бүтээлүүд манд тугай. Хүмүүстэг чамар жаргалын хоёр дахь бүтээл зөөврийн хиттэй танилцъя. Хэрвээ үзэгчид болон шүүгч сайн санаж ивэл зөөврийн хитц бол амар жаргалын ер нь өөрийн нэрийн тийм бүтээл. 2-3 жил дараалан зөөврийн хитцээр янз бүрийн хэлбэр галбиртай болгож байгаа. Энэ жилийнхаа санаан дээр болохоор би өнгөрсөн жил бид нар зөөврийн хитцээ нэг бол гараар маниултж эргүүлнэ, нэг бол им шууд өөрөө ингээд автоматар хамгийн сүүлд хийхэд арай хүндээсэн. Энэ жил бол би хөнгөн мөртлөө ямар ч гарны шаардлагагүйгээр татлаа зөксөөлөө буцаад хомигдох жагуураар хийсэн. Энэний тусламжтайгаар бид нар энд пүш хийж өгсөн. Ажлуулаа зөвлөж байгаа. Бид нар хамгийн анх гадаад энэ түгжээгээ байрлуулахдаа энийг хамгийн макс дээр нь тавьж агаад энийга түгжээгээ хийгээд шүрвтчихийн гаднах гэртээ. Тэгэхээр бидний утас мэдээж гадаа гашд энэ гол энтэйг ямар ч хамаагүй юм чи гадаа байлаад буцаад энэ хамлаа буцаад утас ийшээ татагдж ийн уцаа бид нар татаад л энэ хэдэн ч метр байж болно тэр бүгдийг татна буцаад тавьчлаа хүсвэл мэдээж түгжиж болно түгжээг бас муу адил хийж өгсөн байгаа түгжлээ буцаа хураалаа энэ гадуур кейс байх болов гаднах энэ гадуур дахиад нэг мос кейс байгаа тий тэр кейсэн дээр ямар нэгэн байдлаар одоо энэ дээр одоо нөгөө утас яадаг штэ утас ороохтой ингээд чиглүүлэгч болдог шиг тим ихний зүгээр ингээд явах бол магадгүй нэг талдаа ингээд давхарлаж ороод ирэл ингээд мушгирсан тиймэрхүү юм нэг сайн арах юм бол нэг талынх нь илүү татагдсан нэг нь жоохон сул юм чи ийм маягаар ороогдчихно гэсэн үг л дээ ямар ч байсан бол хураах хэсгээ бол бүршээр шийдсэн байгаа юм байна тий Төгөлдрөө загасны сатуркаар хийвэл яах вэ? орооцолтоод идэв юм батарч. Тэгээ хитсэн дээр хэр зохимжтой сунаад байна те. Татгуулган л сунаад сатурк. Би бол шинэ зүйл хаалж. Нэг улаан гэрэл, нэг ногоон гэрэл. За зохион бүтээгч амар жаргал техникийн бүтээл дээр ажиллах хугацаа маш их боллоо. 2 дахин нэмэгдлээс ер нь бол Амжилт хүсье. Ер нь бол энэ жилийн эхний санааг бол болно гэж үзсэн. Өнгөрсөн жилийн санаа бол яг уу шат чатанд яригдаж байсан болохоор тэр шинэ санаа биш ээ. Одоо болоо гэсэн. Тийм. Гэтэ зүгээрээ. Гэтэ бүтээлийн өшөө боловсронгоо сайжруулна. Тийм. Хоёрдугаар шатныхан бэлтгэл ажлуудыг ер нь хэрхэн базаах гэж байна? Хэн хамгийн ихээр тусалж байгаа вэ? Ер нь бол бүтээл аав багштай хамтарч хийдэг. За амжилт хүсье. Хоёрдугаар шатны дээр болцсон. нэвтрүүлгийн ивент тэтгэгч Маннис групп үн цэнийг цогцлоо. Залуу зохион бүтээгч 2014 улсын уралдааны 1-р шатны урт удаан шалгаруулалт үргэлжилсээр байна. Эндээс шилдэг бүтээлүүд гарч 2-р шатанд өөрсдийнхөө биелэлийг олох юм. Одоо та бүхэнд өөрийн санаа бүтээлийг танилцуулах гэж байгаа. Мишельтийг танилцуулж байна. Ерөнхийдөө яагаад хийх болсон бэ гэхлээр манай эмээ маань өөрөө одоо энэ геологийн лабораторийн усны техникийн эрхлэгч гэж хүн байсан. Тэгээ өөрөө энэ цэвэр ус гэдэгт их хайртай тийм хүн. Тэгээ хоёрдугаарт дахиад хэлье те ус бол маш чухал. Одоо энэ бол бүр
тийм бүр Эрдэнэ байтугай бүр маш том асуудал болчиход тий дэлхийд дахин Монгол гэдэг маань өөрөө нийт усны одоо 100 мянганы 4% тий эзэлдэг байгаа. Тэгэхээр ийм чухал асуудлыг хөндөхөөс одоо аргагүй болчиход байна л да. Тэгвэл одоо яг яаж хэмнэх вэ гэдгийг шүүгчдэд маш тодорхой харуулад За тийм. итгүүлж чадах юм бол хоёрдугаар шатны бүгдээр дахин уулзна. За. Энэ маань өөрөө тэр цоргон дээр угсрагдаж орохын тэгээд Ризбатай хийгдэн. Тэгээд Ризбагаасаа болоод түрүүний хоёр зураг байгаа гэсэн учраас болохоор тэр Ризбан дээр л асуудал байгаа байхгүй. Тэр нь зарим нь орохдоо гадна талтай, зарим нь дотор талтай байдаг. Тэгээд үүнээс ахуулаад хоёр төрлөөр хийж болж байгаа. Хэрвээ хоёр төрлөөр хийх юм бол аэратор гэдэг одоо тэр усны даралтыг тэнцвэржүүлж байгаа сеттэг маань нэг бол дотор талтай байна, нэг бол энэ дээдлэлтэй байна гэсэн зорилтоор ингэж явж байгаа. Тэгээд энэ бол нэг юу дээ лагерын байшингуудыг хэрэгэлдэг байсан да нэг усаа ингэж гараар дарж иж гоожулдаг те ерөөсө тэр технологиг л буцааж авчираад байгаа. Тэгээд ерөөдөө зурган дээр бол хоёр дутагдaltaй тал байх нь байгаа. Энэ дээр бас ажиллаж байгаа. Ямар дутагдaltaй тал вэ гэхэлэр нэгдүгээр усыг байнга хэрэглэх шаардлага гарна тийм мэдээж хүн болгон байнга гараараа дарна гэж бол бас байхгүй. Тэгэхээр тэр одоо энэ калапан гэж яриад байгаа юм л да. Хавхлага дээшлүүлээд нэг юм ард цоожилчих ч юм уу тийм байнгын одоо усаа хэрэглэх шаардлагатай бол тийм нэг юм байгаа. Хоёрдугаарт энэ хавхлага маань өөрөө энэ зурган дээр бас жоохон буруу хэлбэртэй гарцсан байгаа. Конус ерөнхийдөө конус хундаг маягийн хэлбэртэй байхаар хийдэг юм. Тэгэхээр энэ бол жоохон алдаатай болчиход байгаа. Тэг ерөнхийдөө бас хоёр ийм бүтээл бол байсан. Интернетээр хагаад үзэхэд нэгдүгээрт Оросынх болохоор яг энэ аэратор гэдэг юуныхаа нүхнүүдийг жижигсгсэн байгаа байхгүй. Тэгээд тоогийн цөлцөн. Тэгэхээр ус бол мэдээж бага хэмжээгээр гоожно. Нөгөө тал нь Тайваных болохоор бас л ерөнхийдөө юм хавхлах дээр суйрлагдсан. Нэг дарахаар баг зэрэг одоо ингэж гоожхоо болчин те баг зэрэгээр гоожоо хоёр дарахаар бүр хэмжээгээр гоождөг ч юм уу. Гэхдээ өртөг бол өндөртэй. Нэг ширхэг нь $20 гэж байгаа. $20 дээр өөрөө тэр татвар матвар те нөөт энэ төр нэмэгдээд ирэхээр монголчуудад ямар хэмжээнд одоо хурж очих уу гэдэг асуудал байна. Энийг бол өөрийг нь ерөнхийдөө үндсэндээ пластикаар хийнэ. Тэгээ пластик. Тэгэхээр энэ бол үсрээл хамгийн ихтэй бол юу гэж тооцоолж байгаа 5,000 төгрөг л босч гэж бодож байгаа. Тэгээ стандарт гэж юм байгаа. Хавхлагын одоо тэр өөрийн диаметрийн стандарт бол 2-оос 2.2 см. Уг бүтээлийн өөрийнх нь өндөрийг бол 5-аас 7 см-т ер нь бол авч үзнэ гэж бодож байгаа. За баярлалаа. Тайзан дээр үрж байна. Хэрэгтэй бүтээл юм аа. Бид ч одоо ингээл хүүхдээ шүдээ агуулах гал онгоолгоол хаагаал гэдэг. Гэтэл усыг алдаад идэг тийм ээ. Цэвэрсний яг карантины эн чинь зарим нь бол яг дээх үеийнх нь бол ирж байгаагүй. Сүүлийнх нь шүүр идэг ризот байгаа тий. Тэгэхээр шүүр идэг ризотыг шүүрийг авчаад тэрэндээ шууд иргэдэд ихээр стандартаар байх хэрэгтэй баг тий. Энийг стандарт. Тэр чинь бас шилжүүлэгчтэй болсон байл шүү дээ. Карантин дээр шууд шүрүүпээ бас шүрүүптэй тогтоод бас байгаа. Цэвэрснэр шиг тий. Тэгэхээр тэр хоёрыг бас хоёулыг нь бодлоцох хэрэгтэй байна. Нэг нь тийм огт тийм юу байхгүй юм гэж зогтоочдөг. Нэг нь дотоод ороод нэг дээр оролцдог. За тэгээ хийлгээд үзье гэж бодчих. Универсал төхөөрөмж болох гээд хичээгээд ах шиг байна. Би их шаардлагагүй гэж үзэж байна л да. Яагаад зүгээр л зөвхөн гар нүүр угаадаг те өглөө осоо ухад л энийг угсарсан бай. Бусд үедээ заавал тэр гал тогооны хэсгийн үн дээр заавал энийг байрлуулах гэдэг шаардлага байхгүй гэж хэлэх гээд байна л да. Аяг тавг угаах гэж байгаа зүйл энэний хэрэг байхгүй гэж. Энэ бол зүгээр бааны өрөөнд өглөө нүүр гараа угаах, шүд амаа угаах те. Тэр үед хэрэглэгддэг байхаар тодорхойд аваад хийхэд ийм хялбар ийм хийж байхад бол үнцэн өөр хөрөгийг бүрэн гүйцэтгэж чинь гэж би үзээд байна л да. Ингээд шүүгч Болдоотрын гэрэл 2 ногоон 3 ногоон гэрэл. Хоёрдугаар шатанд бүтээлийг чинь хүлээгээд байж бай. Санаагаа ойлгуулж чадсан да баяртай байна. Шүүгчид яг чиний санааг юу гэж үзэж байна? За юун дээр чинь алдаа дутагдал байна? Яг түүхийн эд дээр л ер нь ярилцж байна л да. Юугаар хийх үү те? Нарийн эд ширхтэй деталийг пластикаар хийхэд өөрөө ямар хүндрэл гарах уу гэх мэтчлэн те. Тэгээд яг хаана шаардлагатай байв гэдгээ бас бодох хэрэгтэй. Бүх угаалтур дээр хэмнэх биш те. Хаана хэмнэх үү гэдэг. Тэрийг бол дотроо бодсон мó. Харин сая яг хүн хэлхээс нааш гэдэг шүү дээ те. Хэлээд ирэхээр л яг үнэхээр тийм юм байна гэдгээ бодож эхэлж байгаа байхгүй. Эрхэм үзэгчдээ залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалт үргэлжилж байна. Дараагийн зохион бүтээгч Ганбаяр. Санаагаа яаж болов? Санаагаа бол ер нь амьдрал дээрээс л болсон да. Одоогийн хүүхдүүд ер нь Монгол гэрийг мэддэггүй. Тэгээ тэр зорилгоор нь Монгол хүүхдүүдэд Монгол өөрийнх нь уламжлалт Монгол гэрийг таньж мэдүүлэхэд болтол. Би бол Монгол гэрийг барьж нь буулгачих юм. Болгочих. Би бол өөрөө хөтөө байдаг. Тэгээд Монгол гэртээ их харах мэддэг. Ганбаяр хэдэн настай? 15 настай. 15 настай. Энэ юу юм? Монгол гэр. Монгол гэр юм уу? Монгол гэрийг яах гэж байгаа бүтээл үү? Чиний бүтээл? Монгол гэр бол одоо орчин үеийн хүүхдүүд нэг сошиал амьдралтай болсноос болоод Монгол гэрээ бол мартсан байдаг. Яаж байдгийг мэддэггүй. Тэрийг хүүхдүүдэд таниулах зорилготой. Таниулах зорилготой юу юм?
жижигхэн тоглоом. Тонсон тоглоом юм уу те? Тонсон тоглоом. За гайхамшигтай. Нилээд ширүүн үрс мэтгэлцээ өгөх бах. Юу ч бүтээлээр танилцуулж. Тэгээ миний бүтээл нь болохоор одоо орчин үеийн хүүхдүүд одоо видео тоглоом, компьютер тоглоомыг их тоглодгоос онцлог тоглоомоо мартсан. Дээрээс нь нэг хотод сошиал амьдралтай болсон. Тэгэд гадаадд их байдаг учраас Монгол гэрийг бас мартсан. Яаж барьдгийг мэддэггүй, юунаас бүтдгийг сайн мэддэггүй учраас тэрийг одоо харуулах, таниулах зорилготой юм. Тэгээд энэ болохоор ерөөсө дандаа модоор хийгдэнэ. Тэгээд одоо энэ шалан гэхэд тэгээд 3 хуваагдаад тэгээд жижиг яг гэр барихад хуваагддаг шиг одоо энэ ингээд 2 захих нь голтойгоо хуваагдаад энэ голоор хуваагдаад банцнууд одоо орж ирж сууж бүрдээ яаж байгаа бүтэж байгаа. Тэгэл хаалга гэхэд тотог босго хоёр талын хатавчнаасаа гэж угсагдаж ороод тэгээд дунд нь хаалга нь угсаараа холбогдож хаалга гарч иж байгаа. Тэгээд тоон гэхэд одоо жижигхэн моднууд хоорондоо холбогдож бөөнхий болоод одоо юугаар хийж байгаа. Тооныхоо араам нь гарч иж байгаа. Тэгээд дээдлага цамхраа нь болохоор бас яг модууд хоёр мод хоорондоо холбогдоод яг угсагдж ороод тэгээд тооноо үүсгэж байгаа. Тэгээд эдгээр одоо нэг жижигхэн хэлбэрт гэрийн жижигхэн хэлбэртэй болж өгсөн. Тэгээд энэ болохоор ширхэг багтай тийм хатуу модоор хийх юм. Энд доо хус нэг бол хатуу бургас тиймэрхүү хатуу модоор хийж байгаа тийм. Ансан тоглоом хийгээд угсрахад одоо дагалдах зүйлүүд байх болов. Энийг ингэж нэрлэдгийн. Энэ нэм учиртай энэ ингэж тогтоодгийн гэсэн. Мэдээчтэй ингээд гарын авдаг дотор гарын мэдхүүн бүхэн байгаа шүү дээ. Тийм яг гэрийг яаж ухсан. Өөний бол Монгол гэр тэд байгаа. Юуг биелэгддэг яадаг те гарын авдаг байна шүү дээ. Бага. Үндсэн деталуудыг энэ бүгдийг яг масштабсан жижигсэн хэлбэрээр хийх гээд ах шиг байна тий. Хэд дахин хэр жижигхэн болно гэж бодож байна. Энэ бол яг гэрийг 15 дахин багасгасантай. Тэр нь одоо багцаагаар 30-аад см-ийн диаметр болж байгаа. 30. За нэг иймэрхүү л гэр болох гэдэг байна тий. 15 дахин багасгаад 30 см болоод ирэхэд жишээ нь өөнигээл эхлэн штэ тий. Өөнигээд ихэд хэдийн голчтой хэд дээр ирнэ хийхээр төлөвлөж байна. Ширхгээр нь хийх гээд байна уу? 15 дахин жижигсэн ширхгээр юм шүү дээ. Бөөндгүй ширхгээр. Тэгэхээр их л би бол яг тэгэж ярахаар яг үнийг гэрийн хэлбэрээр бүгдийг ингээд жижигрүүлж хийх юм бол нэлээд өртөгтэй л болох байх гэж бодож байна. Тооныг хийхдээ ингээд бүх деталуудын жижиг деталуудаа нийлүүлээд тоон хийнэ гэж ярьсан. Тэр юу ямар ачлагдaltaй юм бол зөвөр одоо хүүхдүүд тийгээ буруу ойлгочихвол энэ чинь нөгөө цэцэрлэгийн насны юм сургуулийн насны хүүхдүүд өгтөр гэр ингэ салдгийн гээд одоо хэдэн онд ч хэлээд 70-д онд баруун гэр үлгэлсэн чинь нөгөө хааны нэх гэж бодгоо хааны бүгд өдөр ирэн тастаад хураацсан байсан гэсэн. Тэр шиг нөгөө хүүхдүүд чинь нөгөө Монгол гэрээ чинь тоон ч юусэн ингэж байгдаг ингэж тэрийг оролдоод ирэхгүй байна. Тооноор байсан дээр юм болоо да гэж би зөв санс шүү. Чи магадгүй зөв илүү сонирхолтой байх үднэс тэгжиж магадгүй. Онцлог дээр хүүхдийн бас оюун ухааны шаардах хэлбэрээр нь хий гэж бодож байсан байхгүй юу? Тэгээ тооноо тэгэж. Тэгээ тооноо ингээд бас нэг байхгүй. Юун дээрээс очиж үзсэн нь одоо энэ 40 мянган уртаа төлөөд ингэ совнерийн дэлгүүрт яг бас ингэ усардаг гэж байгаа шүү дээ. Тоонтой, унтай, хамтай бас яг иймэрхүү үрээстэй. Тэ? Үзсэн үү үнэ дөө? Хэрэгтэй нь бол хэрэгтэй хөтөл болох гэдэг. Яг хүний ямар үйл ажиллагааг хөнгөлөх гээд байгаа юм. Тэр шиг юу гэж харж байна. Энэ бол ерөөсөө зүгээр л нөгөө хүүхдүүдийг багаас нь Монгол гэртэйгээ танилцуулах, тань мэдхүйн ашиглалтал тиймэрхүү л болох юм. Сургуулийн бид нар одоо эмсүүд дээр ч тэр 10 жил дээр ч тэр сургалтын стенд ихээр үйлдвэрлэдэг үстэй. Өнгөрсөн жил улаан үдээс оролцож ирсэн хүүхдүүд сургалтын стенд энэ тэр яг ялгаагүй л тийм зорилттой байж болохгүй гэж юу? Таньж мэдүүлэхэд аа. Таньж мэдүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх гэдэг байна. Бүтэн гэр барьж таньж мэдүүлэх юм бид нар жижигхэн барь таньж мэдүүлэх гэдэг шүү дээ. За ингээд шүүгчдийн гэрэл асч үнэлгээ гарна. Нэг ногоон гэрэл шүүгч сони юм болж гол гэрэл. За чинийг инг сүмнэрээс гадна хүүхдүүд технологи хичээлээ бас дуурайж хийдэг юм гарч маа. За. Баяр үргээ. Баярлаа. Заганбаярын өвөөтэй танилцсан. Та манай үзэгчд өөрийгөө танилцуулаач. Би энэ барьцсан хөвд марцсан сангийн аж ахуйд ажилладаг цэвэн жүгээч хүн байна уу? Уурын зоон инженер мэргэжилтэй хөдөө аж ахуй. Заганбаяр таны юу вэ? Миний охины хүүхэд. За, дөнгөзөө бүтээлээ танилцуулаад одоо гарч ирж байгаа шиг юу гэж бодож байна?
Ер нь овоо юм сэтгэтийн байгаа овоо юм хийгээл байгаа юм болчихвол гэж бодож байна надад тэгэл уул. За Гамбаяр маань гарч ирж байна. За ямар ч сан тэнцсэн маань баяр хүргэе. За минь баярлалаа. За Гамбаяр бүтээлээ танилцууллаа юу болов? Шүүхтээс жоохон шүмжлэлээ. За ямар шүмжлээ? Ер нь иймэрхүү гэр айгүй олон хийгдэжсэн. Тэгээд иймэрхүү гэрээ сайн хийгээрээ тэгээд гарын авлагтай бай. Тэгэхгүй л цэцлэгийн хөх сургуулийн хүмүүс сайн хийж чадахгүй. Гарын авлагын заавал байлгаарай л гэж. Тэгээ чиний бүтээл дээр өвөө чинь хэр тусалж байгаа вэ? Өө бол 100% тусалж байгаа. Тэг хамгийн сайн тусалж байгаа юм болов. 2 дугаар шатанд бүтээл хийгээд ирж амжих уу? Амжтаа. За амжилтсан 2 дугаар шатан дээр уулзъя. За. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох GCI Progress. Тэгэхээр Мягмар төржийн хувьд бол сургууль сурах ихээр шагнагдсан байгаа шүү дээ түрүү жил тийм ээ. Тэгэхээр энэ жил сургуульдаа сурж байгаа өдөр курс байна. Би энэ жил хөдөөж ахыг сургуулийн 1-р курсын инженер механик анги сурж байгаа. Тойлын овогтой Мягмар дорж. 2013-аас 17 оны хооронд суралцах эрхийн бичгээ шагнуулж байна. 4 жил суралцсан шүү дээ. Үүндээ би 4 жил өндөр суралцах эрхийн бичиг авч мөн цаашдаа олон их өөрөө өөртөө ихтгэл үнэмшилтэй болж инженер болох алхмаа нээсч өгсөндөө өөртөө. Мягмар дорж энэ удаад ямар санаа бүтээлтэй оролцож байна вэ? Би энэ удаа айраг бүлэгч. Гайхамшигтай зүйлээж байгаа шүү. Энэ ерөнхий айраг бүлэгчний маань бүтцсэн байна. Энэ болохоор мотор байна. Энэ 12 вольтын мотор. Энэ болохоор хөөгч байна. Хөөгч. Энэ ингээ шилэн хоргон сав. Гэтэ ямар савн дээр хийж болно универсалных. Тэгээд энэ гол байна. Мэдээж энэ сенсийг эргүүлэхэд энэ сенс, энэ холхив шарик. Шарик маань яагаад гэвэл доотлолтоо тулаас олж өгж байгаа. Сенс маань тал савлуугаа цохихгүй тулд. Тэгээд энд нүх байгаа. Нүх маш олон нүхнүүд. Бид нар харуулахын тулд зүгээр ийм олон нүх зүгээр ганц хоёрхон нүх хийсэн байгаа. Энэ энэгээр болохоор агаараа орно. За баярлалаа Мягмар дорж ич зогсоорой. Зарим зүйлүүд хизээч өөрчлөгддөггүй гэдэг үг байдаг. Тэр үг яг энэ айраг бүлэгчэнд л тохироод байна. Гар аргаар айргийг бүлнэ гэдэг бол хизээч өөрчлөгдөхгүй юм байна. Сэтгэлээ шингээ гэж тэр юм. Тий. Хүч хөдөлмөр хүл сэтгэл шингэсэн айраг бол бусад механик төрлийн болон айргны машинаар хийсэн айрагтай харьцуулшгүй. Чиний энэ шийдэл чинь өмнө орж ирсэн юмудаас ялгаа нь хөөгч байлаа. Тэгээд хөөгчтэй бол болохгүй байна. Болохгүй болонгоо чи нөгөөтэй бэхэлжлээ. Тэгэхээр хөөгч биш болчлаа тийм ээ. Тэгэхээр өөр ямар ч ялгахаар онцлохгүй наа чи нөгөө холигч чинь болчих гээд байна л да. Болдгүй гэсэн энэ шүүгчнэр энэ талаар одоо удахгүй ном бичиж гаргах юм гэсэн. Яг одоо би чамд энэ хүн номыг бэлгэлээ. Энэ ном юу чинь? Дэлхийн зөө шинжлэгдсэн шин санаа бүтээл гинэ. За энэ ном чамд бас шинэ өөрчлөлтүүдийг, шинэ санаануудыг өгөх байх гэж бодож байна. Амжилт төсөө дараа жилийн залуу зөвхөн бүтээгчээр орох уу? Орноо. Илүү чамбаа санаагаар орноо. За. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээ түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Side.